За Монгол ур чадвар 2023 тэмцээн мужаан өрлөг өгсрэлд сан техник, тогооч, цахилгаан, гагнуур, за токер, график дизайн гэсэн 8 мэргэжлэр зохион байгуулагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, за суралцагчдын ур чадварыг ахиулах, за мэргэшүүлэх, за тэдний төвшинг олон улсын жишгт хүрэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг. За эхний шатнаас шалгарсан оюутнууд зуны төрөл шиг бэлдсэн учраас өрсөлдөөн ихтэй байгааг оролцогчид хэлж байна. Нэгдүгээр шатанда бид нар болохоор хөрийн давтал мах стейк болон фингер фуд тэгээд пирогоор өрсөлдөж байр эхний 5 байраа 2 дугаар байранд шалгарсан байгаа. Одоо болохоор бид нар кив котлет, лакта үндсэн хоол болон нарийн бов тэгээд оливья салат гэсэн хоолнуудаар одоо 2 дугаар шатанда өрсөлдөж байна. Нөгөө хуучин тоон арай олон тэгээд шинэ хүүхдүүд байх магадлал байсан бол энэ удаа бол нөгөө шалгараад гарсан илүү чадварлаг хүүхдүүд илүү сайн бэлтгэлтэй нөгөө бүхэлдэн зуны турш бэлдээд ирсэн байна. Тэгээ бэлтгэл хийсэн ч гэсэн сайн мэдэгдэж байна. За энэ удаагийн тэмцээнийг дэлхийн ур чадварын тэмцээний дөрмийн дагуу зохион байгуулж байна. За тэмцээний шилдэгүүд эх онд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрх авах юм а. За Монгол улсын хэмжээнд одоо 78 мэргэжлийн сургуулиуд байна. Тэгээ 40 мянган суралцагч сурж байна. Тэрнээс хамгийн шилдэгүүд нь бол 138 суралцагч болвол одоо хаврын улиралд тий нэгдүгээр шатаа зохион байгуулсан. Өнөөдөр 41 суралцагч болвол 8 мэргэжлийн төрлөөр одоо оролцож байна. Тэгээ үүнээсээ бол мэргэжил тус бүрээр 2 оролцогч бол дэлхийд бол бэлтгэгдэх юм а. За манай техник технологийн политехник коллежийн хувьд 4 мэргэжлийн чиглэлээр 4 оролцогч болвол одоо файнал шатанда өрсөлдөж байна. Тэгээ бид нар бол яг сургуулийнхаа тамирчдыг одоо дэмжиж байгаа хэдий ч тий дэлхийд одоо Монгол хүн одоо тий оролцох боломжтой хамгийн шилдэг ур чадвартан одоо шалгараасаа гэдэг чинь сэтгэлээс өсөж байгаа. Тэгэхээр за хамгийн гол нь энэ удаагийнх дээр ямар онцлог байв гэхээр өмнө нь бид нар энэ дотоодын ур чадварын тэмцээнийг зохион байгуулахад даалгаврыг бас сарын өмнө өгчдөг байсан. За сарын өмнө нөгөөд яг тэмцээн болохоос өмнөхөн одоо 7 хоногийн өмнө ч юм уу 30% нь 30% нь өөрчлөлт оруулдаг гэдэг. Энэ удаагийнх дээр болохоор өнөөдөр тэмцээн эхлэхэд өчигдөр энэ даалгаврыг задлсан. Яагаад гэхээр дэлхийн ур чадварын тэмцээн яг энэ зарчмаар явагддаг юм. За эхний шатанд мэргэжлийн сургалтын байгууллагын 140 гаруй оюутнууд 8 мэргэжлэр өрсөлдсөн. За 2 дугаар шатанд 40 гаруй оюутнууд өрсөлдөж байна.